Орой минь сайхан амарч өнөр хүмүүзэгчтэй Монголын мэдээ агентлагийн бэлтгэн өргөдөг цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Эхлээд хөтөлбөрийн товч агуулгатай танилцсан уу? Олон нийт оюу толгой болон том төслүүдэд цааш нь явуулах гэсэн сонголтыг хийжээ. 2015 оны хавдрын эсрэг үндэсний аянаар хавдар судлалын нарийн мэргэжлийн эмчнэр 12 аймагт очиж ажиллана. Дотоодын компаниудын үйлдвэрлэж байгаа принтерийн хор импортын бүтээгдэхүүнээс 2 дахин хямд үнээр гарч байна. Цагаан сар 2015 үзэсгэлэнгийн үеэр нийт 1.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийгджээ. Өнөө өглөө Тайваны Trans-Asia Airways агаарын тээврийн компани онгоц нийслэл Тайпей хотын голд унаж босолдлоо. Лалын ус бүлэглэлийн Йорданы нисгэгчийг хороосон бичлэгээ интернетээр цацаж, Йордан даяар эмгэнэн ашуудж байна. Та бүхэн эдгээр болон бусад мэдээг манай өнөөдрийн цагийн урд мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй. Монгол Улсын засгийн газар хөгжлийн цаашдын чиглэлийг тодорхойлохдоо иргэдээс санал асуулга явуулах хэрэгтэй гэж үзсэн. 3 өдрийн турш иргэдээс асуусан санал асуулгад нийтдээ 302 мянга орчим хүн оролцсон байна. Санал асуулга өчигдөр өндөрлөж, үүрэн холбооны 4 оператор компани дүнгээ нэгтгэснийг өнөөдөр танилцууллаа. Манад 4 сая 200 мянга орчим утасны дугаар зах зээл дээр зарагдсан байдгийн байна. Үүнээс 3 сая 300 мянган дугаарт мессеж явуулжээ. Мессеж явуулахдаа хөгжлийн замыг хамтдаа сонгохын тулд оюу толгой тавталгай зэрэг томоохон бүтээн байгуулалтын мега төслүүдийг урагшлуулах уу гэдэг нэгдүгээр асуулт байсан. За харин хоёрдугаар асуулт нь Монгол улс цаашид хөгжихийн тулд бүсэд шангалж зардал хэрэглээгээ бууруулж эдийн засгаа сахилга батжуулах замаар хөгжих үү гэдэг хоёр дахь асуулт байсан юм а. За нийтдээ 3 сая 300 мянган дугаарт мессеж явуулснаас 365,841 хүн хариу ирүүлж хөгжлийн замыг сонгоход өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байна. Ингээд дүн бол үндсэндээ нэгдүгээр асуултаар хариу 169,230 хүн хариу ирүүлсэн байна. За энэ бол нийт одоо ирүүлсэн саналын 56.1% гэсэн үг. За хоёр гэсэн хариултыг бол 132,778 иргэн буюу нийт одоо санал ирүүлсэн хүмүүсийн 43.9% гэсэн ийм тав байна. Тэгэхээр үндсэндээ одоо мессежээр санал ирүүлсэн ерөнхийдөө оюу толгой болон том төслүүдэд эдийн засгийн хэрэгэлтэнд оруулж, хашаа тогтворжуулж эдийн засгийн өндөрлийг давъя гэдэг энэ агуулгаар бол 56.1 буюу дийлэнх холонх нь бол манай ард иргэд ийм хариулт ирүүлсэн байна гэж энэ тооноос дарж ийм төгөлтийг гэж болохоор байна. Өнөөдрийн байгаа бүртгэлтэй байгаа гар утас хэрэглэгч бол дунджаар 1-2 ус гар утас барьдаг. Тухайн оператор дээр өөр гар утас барьдаг. За юу гэдэг энийг нь одоо юу гэдэг хууль эрх зүйн орчин нэгдүгээрт байхгүй. Хоёрдугаарт энийг дагсан журам байдаггүй. Энэ бүртгэлгүй зарагдсан сим арилжааны жугамар зарагдсан сим байдаг учраас гар утас авсан хэрэглэгч болгон мессеж явуулах боломж нь бүрдсэн байна. Тэгэхээр магадгүй нэг хүн өөр төрлийн гар утас барьдаг бол 2 санал өгсөн байх боломжтой гэсэн үг. Энийг бол өнөөдрийн байдлаар зохицуулахыг зарлах бүртгэлгүй учраас боломж байхгүй. Дээрээс нь тухайн операторын өмч байдаг учраас 4 операторын өмчийг одоо ялгаж бас зохицуулах боломжууд байхгүй. Нэгөр бол хин аль утаснаас өгсөн, хин яаж өгсөн гэдгийг технологийн хувьд боломжгүй гэсэн. Санал асуулгад оролцсон иргэдийн 56.1% нь буюу ихэнх иргэд Монгол улс томоохон төслүүд болох оюу толгой, таван толгой цахилгаан станц, за хурдны зам зэрэг бүтээн байгуулалтын ажлуудаа урагшлуулж хөрөнгө оруулалт татаж байж цаашид хөгжнө гэдэг замыг сонгожээ. Харин 67 мянган санал хүчингүй болсон байна. Түүнээс гадна санал асуулгад Монгол утасны дугаартаа гадаад иргэдийг хамруулаагүй, роуминг болон интернетээр санал асуулга явуулаагүй гэдгийг тодтоглоо. Засгийн газар иргэдийн санал асуулгын дүнг сонссны дараа ээлжид бас хуралдаан зарлаж хуралдлаа. Иргэд оюу толгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох гэсэн нэгдэх хариултыг сонгосон. Одоо иргэдийнхээ саналыг сонссон засгийн газар цаашдаа яаж ажиллах вэ гэдэг асуулт үлдэж байна. Энэ санал асуулгад иргэд маш идэвхтэй оролцсон гэдгийг ерөнхий сайд эхлээд онцоллоо. Нийт оролцсон иргэдийн эрсцээс харахад улсын хурлын сонгуулийн үеийн эрсцийн бараг тал хувьтай тэнцэхээр байгаа гэж байна. Энэ бол иргэд хөгжлийн замаа сонгоход өөрсдийн итгэл үнэмшлэр өгч байгаа хариулт гэдгийг тодтогох хэрэгтэй. Засгийн газар өнөөдөр ээлжид бусаар хуралдахдаа хямралыг давах төслүүдэд урагшлуулах тогтоолын төслийг танилцуулж байна. Макро эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн бодит төсөлтийг хангах тогтоолын төслийг улсын хуралд өргөн барина гэлээ. Манай иргэд бол үнэхээр идэвхтэйгээр энэ үйл ажиллагаанд бол оролцлоо. За ингээд энэ хүмүүсийн нийт 56.1% нь Монгол улсад оюу толгой болон бусад том төслүүдэд хөдөлгөж эдийн засгаа эрчимжүүлэх тэлэх замаар ханшаа тогтоох энэ чиглэлийн замыг бол сонгож авсан бол 43.9% нь эдийн засгтаа сахилга батыгаа хангаж төсвийн үргэлжлэн зардлыгаа багасгаж
энэ чиглэлээр ажиллахыг бол бас засгийн газарт бол үүрэг болголоо гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас засгийн газар бол цаашид бол том бүтээн байгуулалтуудынхаа төслүүдийг түлхэх, мөн эдийн засаг төсөв санхүүгийнхаа энэ бодлогуудыгаа бол цэгцэлж, төсвийн алдагдлаа бууруулах энэ чиглэлээр бол идэвхтэй үйл ажиллагаа бол явуулна гэдгээ бас та бүхэнд хэлхийг хүсэж байна. Засгийн газрын явуулж байгаа энэ үйл ажиллагааг Улсын их хурлын зүгээс ч гэсэн бас дэмжиж ажиллана гэдэгт бас итгэж байгаагаа илэрхийлж байна. За эдийн засгийн хүндрэлийг даван туулах энэ арга хэмжээний тухай асуудлыг яг одоо засгийн газраар хэлэлцээд үндсэндээ бол дуусч байна. Энэ юу хэлж гэнэ вэ гэхээр зэрэг манай иргэдийн энэ идэвхтэй байр сууриа илэрхийлсэн энэ идэвхжилт нь Монгол Улсын засгийн газар одоо тэр дор нь бол хариугаа өгч гэн гэсэн үг. Өнөөдөр Монгол Улсын засгийн газрын ээлжид бус хуралдаанаар эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай Улсын их хурлын тогтоолын төслийг өргөн барихаар бол Монгол Улсын засгийн газар бол шийдвэрлэж байна. За энэ арга хэмжээний тухай Улсын их хурлын тогтоолдоо бид бүхэн бол нэгдүгээрт макро эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр, за хоёрдугаарт эдийн засгийн бодит өсөлтийг хангах чиглэлээр гэсэн ийм үндсэн хоёр чиглэлээр бол бас хийх ажлынхаа төлөвлөгөөтэйгөө хамт Улсын их хурлд бол өргөн барихаар ингэж шийдвэрлэж байна. Тэгээ энэ өргөн барих ажиллагаагаа бид бүхэн бас маргаашнаас ингээд зохион байгуулах энэ ажиллагаа хийн. Тийм учраас одоо бид бүхний өмнө улс төрөө хоошоо тавьж, улс орныхоо эрх ашигыг урдаа тавьж ажиллах ийм идэвхтэй цаг үе ирсэн байна гэдгийг би бас дахин хэлхийг хүсэж байна. Хөтөлбөр хөрөнгийн биржийн хэвлэлийн баг хурлын мэдээлэлээр үргэлжилж байна. Иргэд олон нийт үнэт цаасны арилжаанд оролцох үе таалга бүрэн нээгдэж байгааг Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ. Иргэдэд олгох засгийн газрын үнэт цаасны арилжаа амжилттай арилжигдаж, иргэд өндөр ашиг хүртэх боломж байгааг мөн мэдээлсэн юм а. Монголд үнэт цаасны зах зээлд оролцдог 240 орчим хувьцаат компани, брокер дилерийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд, хөрөнгийн бирж, банкуудын нэгдсэн өдөрлөг 2 сарын 6-7-ны өдөр болох гэж байгааг мэдээлж байна. За энэ үеэр иргэд олон нийт үнэт цаасны арилжаанд оролцох үе таалга 2015-оос бүрэн нээгчгээд байгааг харуулах юм байна. Тухайлбал засгийн газраас иргэдэд зориулан гаргаж байгаа үнэт цаасыг онцоллоо. Засгийн газрын үнэт цаас нь хамгийн их эрэлттэй, хамгийн найдвартай, иргэнд өндөр ашигтай, хатуу нөхцөл тавьдаггүй, нээлттэй арилжаа юм а. Засгийн газрын үнэт цаасны арилжаа нь өмнө нь иргэдэд хүрдэггүй байсныг хэлж байлаа. За өмнө нь бол засгийн газрын үнэт цаас би түрүү хэлсэн тийм ээ бүх талаараа давуу талтай учраас маш эрэлт нийлэлт одоо хэрэгцээтэй бүтээгдэхүүн байдаг байсан. Зөвхөн Монгол улсын нэг 4 арилжааны банк л хуваагаа авчдаг байсан. Өөр хүнд оногддог байсан. Нийт одоо бондны 99.9%-ийг 4 арилжааны банк л одоо хуваагаа авчдаг. Өнөөдрийн байдлаар жишээл 2.2 их 80 төгрөгийн засгийн газрын үнэт цаас одоо байна тийм ээ. Энэ 2.2 их 80 төгрөгийн үнэт цаасны бараг л 99%-ийг зөвхөн арилжааны банкуд л одоо эзэмшиж байгаа. Харин энэ 2 сарын өмнөөс энэхүү олон нийтэд зориулсан засгийн газрын үнэт цаасыг одоо оруулж ирснээрээ яг ард иргэд аж ахуй нэгж энэхүү үнэт цаасыг бас худалдаж авах боломжтой болсон. Өнгөрсөн 2 сарын хугацаанд 120 иргэн засгийн газрын үнэт цаас худалдан авчээ. Иргэдийн тоо цаашид хэдэн 10 мянгаар нэмэгдэх хандлага байгаа нь хөрөнгийн зах зээлийн хувьд сайхан мэдээлэлтийг онцолж байна. Энэ баасан бям гарагт болох үнэт цаасны зах зээлийн нэгдсэн өдөрлөгөөр засгийн газрын үнэт цаасны арилжаа, цэнхэр ягаан тасалбарын мэдээлэл, Эрдэнэс 5 толгойн компани иргэдэд олгосон хувьцаа зэргийн талаар мэдээлэл өгөх юм а. Эрдэнэс 5 толгойн 1072 ширхэг хувьцаатай холбоотой мэдээллийг тодрууллаа. Шинжилсэн бүртгэл хамрагдсан Монгол улсын бүх иргэнд за 1072 ширхэг хувьцаа буюу тухайд бол 1 сая төгрөгтэй дүүцүүлэхээр тийм хувьцаа олгосон. За мөн аж ахуйн нэгжүүдэд олгосон байгаа. За Эрдэнэс 5 толгойн хувьцаатай эсхий шалгахтаа манай компани үнэт цаасны төлбөрт тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв вебсайтаар орж болно. Шууд манай компанийн нэрийг оруулаад интернетээр хайхад бол манай ах руу орчиж байгаа. За тэн дээр бол хувьцаагаа Эрдэнэс 5 толгой хувьцаагаа шалгах гэсэн юм цонх байж байгаа. За тэн дээр бол өөрийнхөө регистрийн дугаарыг одоо бүтээр нь оруулж шүү дээ. Эхний 2 үсэг дурсан он сар оронтой тоог оруулахад бол та Эрдэнэс 5 толгой хувьцаат компани 1070 ширхэг хувьцааг эзэмшиж байна гэсэн мэдээлэл гарч байгаа. Энэ баасан бям гарагт болох үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгт иргэд иргэний үнэлэхтэй ирэхэд хангалттай гэдгийг хэлж байна. Хэвлэлийн хурлын үнэт цаасны зах зээлд бодлогын томоохон шинжилэл хийгдсэнийг мөн онцолсон. Хөрөнгийн биржийн арилжаа T-дээр нэмэх нь 3 гэсэн горимоор ажиллаж байсан бол T-дээр нэмэх нь 1 горимд шилжихэр болжээ. Тодорхойлбол энэ нь хөрөнгө оруулагч иргэд брокерийн компаниудад дарамт тулдаг 30 хүртэл хувийн барьцаа хөрөнгийг шаардахгүй болох, арилжаанд оролцох хоног хугацааны хязгаартай байсныг чөлөөтэй болгох, арилжааны хурд урсгалыг нэмэх олон шинжилэл багтаж байгааг мэдээлж байна.
Өнөөдөр дэлхийд дахина 14 сая хүнд хор тавдрын өвчлөл шинээр бүртгэгдэж, жил бүр 8 сая гаруй хүн энэ өвчний улмаас нас ордог. 21-р зууны айдас улсын өвчний эсрэг дэлхийд дахина жил бүрийн 2-р сарын 4-ний өдөр тэмцэх арга хэлбэрээ тодорхойлж, дуу хоолойгоо нэгтгэдэг болсон. Энэ өдөр хавдар судлалын үндэсний төв, Хаан банк, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хамтран хэрэгжүүлдэг хавдрын эсрэг үндэсний аяны энэ оны нээлт боллоо. 2011 онд хавдрын өвчлөл жил бүр нэмэгдэх нь ойлгомжтой болж, хавдар судлалын үндэсний төв ачааллаа дийлхэ болж, энэ өвчнөр нас орж байгаа хүмүүсийн тоо олон нийтийн дунд айдас төрүүлэхэр болж байлаа. Энэ үеэс хавдар судлалын үндэсний төв, Хаан банк, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран үндэсний аян зохион байгуулахаар болж 21 аймагт урьдчилан сэргийлэх үзлэг онцлогоог хийсэн юм а. Өнөөдрийг хүртэл жил бүр уламжлал болсон энэ аяны хүрээнд хавдрын эрсдэл бүхий 68700 иргэнийг үзлэгт хамруулж 4100 гаруй орон нутгийн эмч нарыг сургалтанд хамруулсан байна. Одоо яг энэ идэвхтэй илрүүлэлтээр онцлогдсон хор тавдраар онцлогдож байгаа хүмүүсийн 2 хүний нэг нь бараг эрт үедээ илэрч байгаа. Гэтэл бидний Монгол улсын статистикаар бол 4 хүний 3 нь хожим өвчтөнд илэрч байгаа шүү дээ. Гэтэл энэ эрт илрүүлгийн ач холбогдол их өндөр. Ийм үр дүнтэй байсан учраас Хаан банк нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын үндэсний олон нийтийн радио телевиз олон нийтийн өмнө хүлээсэн хариуцлага биелүүлж аяныг 5 дахь жилдээ үргэлжлүүлэхээр болж өнөөдөр гарын үсэг зурлаа. Нийт одоо хавдартай хүмүүсийн 70-аас 80% нь дандаа хожим үедээ онцлогдож тэгээд одоо өвчний шууд нас оролтын шалтгаан болж байгаа. Хэрвээ бид нар энэ эрүүл зөв амьдралын хөвшлийг олон нийтэд таниулах ажлаа эрчимтэй сайн хийж эрт онцлох үзлэг одоо хийдэг ийм нийтийн аяныг өргөн дэлгээс сурталчилж ганцхан хавдар судлал биш за бусад одоо эмнэлгийн ажилтнууд энэ мэт одоо бусад аянд нэгдэж хүмүүсийг одоо өөрийнхөө эрүүл амьдралын төлөө зүтгэж чаддаг ийм болгох юм бол улс орны эдийн засагт цаашдын бодлогод ч бол сайнаар нөлөөлнө гэж бодож байна. Нийлээд ингээд хамтраад ажиллах юм бол нийгэмдээ Монгол хүн болгонд Монголын гэр бүлд энэ сайн сайхныг бас авчирч болт юм байна гэдгийг энэ төсөл бол харуулж байгаамаа. Тийм учраас Хаан банк энд зөвхөн одоо санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс хязгаарлахгүй мөн одоо сэтгэл санаагаа нэгтгэж ажилтнуудаа хамруулж сайн дураараа оролцуулж байгаадаа туйлын одоо бахархаж явдаг юм аа. Энэ онд хавдрын өвчлөл өндөр байгаа 12 аймагт 10 гаруй нарийн мэрэгжлийн эмч нарын баг ажиллана. Архангай аймгийн Хангай сум, Өвөр хангай, Увс, Ховд, Говь сүмбэр, Дорн говь, Замын үд, Булган, Орхон, Төв, Сүхбаатар, Өмнө говь аймагуудад 5 дугаар сараас эхлэн урьдчилан сэргийлэх үзлэг онцлогоо яаралтай мес ажилбарыг хийхэр болж байна. Энэ аяныг 4 жилийн турш анхааралтай ажигласан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагч гэсэн хамтран ажиллахаар болж эмч мэрэгчлэтнүүдийн сургалтын гарын авлага цаашлаад хөдөөгийн малчдыг түргэн хугацаанд газар дээр нь онцлох хавдрын онцлогооны маркеруудыг аяны хүрээнд нийлүүлнэ гэж тус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч өнөөдөр мэдгдлээ. Ер нь судалгаанаас үзэхэд манай улсад элэг, ходоод, уушиг, умаа хүзэн хор тавдар зөнхлөх байрыг эзэлдэг. Элэгний хор тавдрын өвчлөлөөрөө дэлхийд ихний игнэн жигсэж байгаа нь хор тавдрын урьдчилан сэргийлэх онцлогоо эмчилгээг сайжруулах шаардлагатай байгааг нотолж байна гэж эмч мэрэгчлэтнүүд энэ үеэр хэлж байлаа. Япон улсын засгийн газрын зүгээс хэрэгжүүлж байгаа өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд шинээр 7 аймгийн 7 сургуульд тусламж хүрэхээр болсон байна. Сургуулиудын барилгыг шинжлэх засварлах ажлын хүрээнд 1.2 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийг олгохоор боллоо. Япон улсын засгийн газрын өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд энэ жил Ховд аймгийн Жаргалан сум, Хинтээ аймгийн Дархан сум, Сэлэнг аймгийн Түшиг сум, Зарханга аймгийн Цэцэрлэг, Дундгой аймгийн Сайн цагаан, Дархан Уул аймгийн Шарын гол, Увс аймгийн Улаангом сумуудын сургуулиудын их засварын төсөллийн гэрээнд гар үсэг зурлаа. Дээрх 7 төсөлд нийт $623 ам буюу ойролцоогоор 1 тэрбум 209 сая төгрөгийн санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болж байгаа юм а. Өнөөдөр Монголын 7 аймагын одоо боловсролын одоо байгууламжийн сайжруулах тусранд сайжруулах тусрын нот бичгэнд гарын үсэг зурлаа. Голын одоо дотоод байр шинэчлэх тэгээд бас сургуулийн одоо байгууламжийг одоо засвар хийх тийм одоо тусар тэгээд бүгдээрээ орон нутгийн сургууль хамрагдаж байна.
Япон улсын засгийн газар өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын хэмжээнд нийтдээ 1990 оноос хойш 282 барилга байгууламжийг шинээр барих засваруудыг бол хийсэн байгаа. Тэгээ энэ ихэнх нь бол манай боловсролын салбарт Монгол орн бол хүүхд залуучтай орн. Тэгээд одоо яг энэтэй холбогдуулаад энэ удаагийн төсөлч гэсэн бол 7 аймгийн сургуулиудын одоо засвар одоо өгж шүү дээ. Япон улсын засгийн газар 1989 оноос эхлэн өвсний үндэс хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. За зөвхөн 2014 оны байдлаар өвсний үндэс хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад хэрэгжүүлж байгаа төслийн тоо 19 болж байгаа бөгөөд нийт 1.7 сая доллар буюу ойролцоогоор 3.2 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж хүргэсэн байна. Бид нэг жилд дунджаар 7 орчим тэрбум төгрөгийг принтер буюу хэвлэгч машины хор худалдаа авахд зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Гадагшаа гарч байгаа энэ мөнгөний урсгалыг сааруулж, ховлогч машины хорыг эх орондоо үйлдвэрлэж эхэлсэн залуусыг цагийн урт хөтөлбөр өнөөдрийн дугаартаа онцолж байна. Хэвлэгч машины хорыг дуудлагаар цэнгэлдэг байсан 3 залуу нийлж өдөрт 300 ширхэг хор гарган авах хүчин чадалтай үйлдвэрийг байгуулжээ. Энэ үйлдвэр нэгтгэхээс өмнө принтер буюу хэвлэгч машины хорыг бид 100% гаднаас худалдан авдаг байжээ. Нэгэнт зах зээл нь байгаа учраас тэд өөрсдийн гэсэн шинэ бүтээгдэхүүнийг гаргаж өрсөлдөж эхэлсэн байна. За хувилагч машин бүхэн өөрийн гэсэн зориулалтын хортой байдаг бол тэд 30 гаруй төрлийн машинд тохирох нэг төрлийн хор үйлдвэрлэж байгаа юм байна. Олон төрлийн принтертэй тааруулаад олон төрлийн хорыг олноор нь авч тавьж байгаа бол манай энэ универсал болгож гаргасан хор нь олон төрлөө таарах учраас энэ төрлөөсөө л авсан байхад принтер нэвтрээд ажилтанд орохоо болсон ч гэсэн нөгөө хор нь нөгөө принтертэй таарад явах учраас энэ бас давуу тал болоод юм л та. Эдийн засгийн хувьд ямар вэ? Эдийн засгийн хувьд одоо Canon-ы нэр төрөл одоо Canon-ы принтерийг харуулахаар арай илүү үнэтэй байдаг болвол энэ манай энэ мастер нэг хор нь бол Canon-ийнхтайч таарна, HP-ийнхтайч таарах учраас тэгээд мөн дээрээс нь HP-ийн нэр төрлөөрөө дагаад үнэн өртг нь хамаагүй хямд байгаа л да. Тэдний бүтээгдэхүүнийг засгийн газрын хэрэг эрхлэх газар, хууль зүйн яам, эрчим хүчний яам, татварын ерөнхий газар гээд төрийн 30-аад байгууллага авдаг. Одоогоор дотоодын зах зээлийнхаа 40%-ийг хангаж байгаа гэж ярьж байна. Тэд нэг ширхэг хорыг ч гэсэн дуудлагаар хүргэж өгдөг. Энэ үйлдвэрийг нээгдсэн цагаас эхлэн хувилагч машины хор захиалан авч байгаа Өгөөж Чихэр Бов компани өнөөдөр хор захиалсан байна. Тэгээд энэ Монголдо үйлдвэрлэж байгаа гэсэн Монголын үндэсний үйлдвэр гэдэг утгаараа их дэмжиж байнгын сар болгон одоо принтерийн хор бүх үйлчлэгээ энэ компаниар хийх цаашдаа ч гэсэн үргэлжлүүлэн хийх тийм сонирхолтой явж байгаа да. Сарда одоо манайх чи сая гаруй 2 сая төгрөгийн хор авч байгаа. Монголын үндэсний олон нийтийн радио телевизч нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг. Манай байгууллага өнгөрсөн жилээс эхлэн тэдний үйлдвэрлэсэн хорыг байнга захиалдаг болсон юм а. Принтер хорны гологдол гарлаа гэхэд цаг алдалгүй одоо эргэж сольж энэ одоо юугаа гологдлоо засдаг энэгээр одоо давуу талтай тэгээ үндэсний үйлдвэрлэлээ дэмж нөгөө талаар бүтээгдэхүүний үнийн одоо хямд байдлыг бид бас сонгосон. Энэ үйлдвэрийн зах зээлийн 40% л хүрч байгаа. Цаашид үйлдвэрээ өргөжүүлж хэрэгэлсэн хорыг дахин боловсруулах шин шугам нэхэр зорж байгаа юм байна. Дахиад ашиглаад явчих боломжтой нэг эд ангууд байдгийг. Тэгэхээр бид нар ямарсан 120 мянган ширхэг принтер хорны хог савнаас эдсэн 40 мянгаыг нь хөдөлж аваад дахиж нөгөө боловсруулад хэрэглэгч зах зээл дээр гаргачих юмсан тий. Тэгэх юм бол нэг талаас болох нь дахин боловсруулсан хор чинь бид нар нөгөө эд ангуудын хуучныг ашиглаж байгаа учраас гадагшаага захиалахгүй гэдэг утгаараа үн өртөх нь буураад байгаа хөөх. Тэгэхээр нөгөө хэрэглэгч талдаа бол ерөөдөө энэ дахин боловсруулсан хор нэгдүгээр үн бага болох нэ гэж харж байгаа. Дахин боловсруулсан хор маань бол нэг 14-5 мянган төгрөгөөр хямд байх нэ гэж ойлгож болгож байгаа. Үйлдвэрийн шин шугам нээхэд 500 сая төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ. Хэрвээ шин шугамын санхүүжилт авах эрх нээгдвэл тэд гаднаас хамааралтай зах зээлийнхээ 60% дангаараа хангана. Цаашид хэвлэгч машинаас гарах хог хаягдалж байхгүй болох юм байна. Үүлээс болго Унцын баяр нарын бэлтгэсэн мэдээ сурвалжлага үргэлжилж байна. Сая гаруй хүнтэй их хотын хог хаягдлын менежментийг хувийн хвшлийнхэнд өгчхөл хот хогноос сална. Байгалаач мөн давхар хамгаална. Нөгөө талдаа хогоо мөнгө болгон хувиргах боломжтой. Хогийг мөнгө болгосон зарим нэг үйлдвэрүүд үүдээ нээжээ. Төрөөс зохион байгуулалтын багахан дэмжлэг хэрэгтэй байгааг тэд хэлж байлаа.
Автомашины хаягдал дугуйг боловсруулж бүх төрлийн эрзэнэн хавтан хиймэл зүйлэг хийж байна. Инахис компани энэ зах зээлийг судалж 2007 оноос эхлэн эрзэнэн хавтан үйлдвэрлэж эхэлжээ. Өнгөрсөн жилүүдэд тэд 7 сая хаягдал дугуйг дахин боловсруулсан гэсэн тоог танилцууллаа. Одоогоор хууль зүйн яам цагдаагийн ерөнхий газар фитнес өрөөнийхөө шалыг тэдний хавтангаар өнгөлжээ. Экологийн цэвэр аргаар дахин боловсруулж байгаа. Гарч байгаа бүтээгдэхүүнийг улс аваад ашиглаж байгаа. Манайх цагт 150 ширхэг дугуйг устгадаг. Устгагч гэж одоо боталдаг. Тэгээд эцсийн бүтээгдэхүүн гаргахад өдөртөө 100 гаруй метр квадрат ирзээ. Энэ яг үхээр хүүхдийн тоглоомын талбай ирзээ шүү дээ. Хоногтоо нэг цэцэрлэг тогтцуулаад яваад ийн гэсэн үг. Сард 30 цэцэрлэг гэл явчихна шүү дээ. Хэрвээ бид нар хоттой гэрээ хийгээд ч юм уу улстай гэрээ хийчихэд бол дэлхий дээр байхгүй нэр л гэрээ хийхэд бэлэн байна. Харин энэ бол хаягдал гялгар ууд хуванцар саваар сандал ширээ хашаа хайс хийдэг сан оргиу компани. Тэд жилдээ 250 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. За энэ нь ердөө 350 тонн хогийг боловсруулсны дүн. Гэтэл цаанаа нь гялгар ууд хуванцар савны 99% нь байгальд бохирдуулж хог болон үлдэж байгааг хэлж байна. Үйлдвэрээ өргөжүүлж бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг нэмэхээр ажиллаж байгаач төрийн байгууллагаас шалтгаалan гацаад байгааг ярьлаа. Нийслэлд нэг тийм жижиг үйлдвэр байгуулъя гэдэг газрын асуудал гэсэн 5-6 жил ингээ хөөцөлдөд бас л одоо нэгдсэн журмаар шийднэ гэж одоо судалж байна гэж ингээ одоо хүртэл шийдэгдээгүй явж байна. Манайх гэхэд л нэг жилдээ нэг 1500 орчим тонн хаягдал гэр орууд хувцсыг дахин боловсруулах бололцоотой болно. Манай улсад жилдээ 12,000 тонн хаягдал шил гардаг. Үүний талыг буюу жилдээ 5,000 тонн шил боловсруулж бүх төрлийн хиймэл чулуун хавтан хот тогтчлтын бүтээгдэхүүн гаргаж авах үйлдвэр 2 жилийн өмнө нээгдсэн ч санхүүгийн хүндрэлээс болоод хаалгаа барьжээ. Урт хугацааны хөнгөлөлтөд хөрөнгө оруулалтын зээлэл хэрэгтэй. Тэгэх юм бол бид нар үйлдвэрийн байраа барьчихна. Хүмүүсээ сургаад бэлтгэсэн тоног төхөөрөмж патент технологи оруулаад ирсэн туршилтын эхний юмнууд бүтээгдэхүүнүүд хийгээд эхэлсэн байна. Давуу тал Монголд хаягдчихлэгс ойлголт байхгүй болно. Өнөөгөр амьдралаа залгуулдаг 20,000 хүний амьдрал дэвшил гарна. Ягаад гэвэл хаягдчихлыг хэлэлж авна. Хэлэлж авна гэж чинь мөнгөөр авна. Тэгэхээр чи нөгөө хотын бохирдол одоо гудамжны бохирдол багаснаа. Хог хаягдлыг үйлдвэрлэлийн түүхийд мөнгө олох боломж гэж айлч улс орон хардаг. Харин бид хогоо бизнес, үйлдвэрлэл, ногоон ажлын байр мөнгө болгож харахад хуулийн зөв зохицуулалт хэрэгтэй гэж салбарынх нь хэлж байна. Хог хаягдлыг дахин босруулж байгаа, эргүүлэн ашиглаж байгаа аж ахуй нэгж иргэнийг эдийн засгийн хувьд сурчлагын мэдээллийн хувьд урамшуулах тийм журам гаргаж байгаа. За журам дээр бол бид нар ашиг хэсэг гараад төрийн байгууллага аж ахуй нэгжийн дахин босруулдаг үйлдвэр эрхэлдэг аж ахуйн байгууллага оролцуулаад удахгүй бид нар урамшууллын журмаа баталж хэрэгжүүлнэ. Байгаль орчныг хамгаалах олон улсын байгууллага бусад улс орнуудын санхүүжилтээр хогоо баялаг болгох том төслүүдийг хэрэгжүүлэх гарц бас байгаа. Үүнийг бодлогоор болон зохион байгуулалтаар дэмжихийг бизнесийнхэн төрөөс хүсч байсан юм а. Манай улсад 220 мянга гаруй ахмад байдгаас 90 орчим хувь нь арилжааны банкудад зээлтэй байгааг судалгаагаар тогтоожээ. Тэд жилд 60 гаруй тэрбум төгрөгийг арилжааны банкны хүүд төлдөг юм байна. Ахмадууд арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авах биш, нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас бага хүүтэй зээл авах боломж байгаа гэж үзэж байна. Энэ асуудлыг судлан шийдвэрлэж өгөхийг засгийн газраас шаардаж байгаа юм а. Өнөөдөр хөдөлмөрийн зах зээлийн 70 гаруй хувь нь мэрэгжилтэй ажилтнуудын захиалга байдаг. Харин жил бүр төгсөн гарч байгаа мэрэгжилтнүүд ердөө 29%-ийг нь хангах хэмжээнд байдгийн байна. Цаашдаа мэрэгжлийн боловсролын системийг сайжруулахын тулд ажлын байрыг нь үн цэнтэй болгох, ахин дэвших боломжоор хангахын тулд мэрэгжлийн боловсрол сургалтын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ. Өнөөдөр Баянгол дүүргийн тамгын газрын албан агчид цусны төвд цусаа өглөө. Энэ үйлсэд нийт 100 гаруй албан агчид оролцсон байна. Нэг удаа цусаа өгөхөд 3-аас 4 хүний амийг аврах боломжтой гэж үздэг. Мөн донор хүний бие эрүүл байдаг юм байна. Тиймээс энэ үйлсэд олуулаа оролцохыг цусны төвийнхэн уриаллаа. Сар шинийн баярыг угтан хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээс болж гарах хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор Говьалтай аймгийн мэрэгжлийн албан газраас хүнсний бөөний төвүүд болон сумдын мал эмнэлэг үржлийн тасгуудад хяналт шалгалт хийж эхэлжээ. Шалгалтын явцад урд хөршөөс оруулж ирсэн хортой нян илэрсэн алим жимсийг илрүүлж устгалд оруулаад байгаа юм байна. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт 20 хоногийн турш үргэлжилнэ.
Мишель Экспо төвд болж байгаа цагаан сар 2015 үзэсгэлэнд үндэсний улирлагчдын өрсөлдөөн хэрэглэгчдийн хөдөлгөөн их байгаа тухай бид сурвалжиллаа. Үндэсний улирлагчид 9 хоногийн дотор 1.4 тэрбум төгрөгийн орлого олжээ. Мишель Экспо төвд 9 өдөр зохион байгуулагдаж байгаа цагаан сар 2015 үзэсгэлэн өнөөдөр хаалтаа илээ. Энд 400 гаруй үндэсний үйлдвэрлэгч Монгол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ өрсөлдөж худалдан авагчдын хөл хөдөлгөөн чих байлаа. Өдөрт дунджаар 10 гаруй мянган иргэн энэ үзэсгэлэнг зорж Монгол бараа худалдан авч байгаа юм байна. Тэр баярлмаар сайхан юмнууд байна. Аммаар хэн хоёр бэлээ авчгаад юм хүн сонирхоод явж. Ингэж л одоо бие биенээ дэмжил ус хөгж штэ. Хийж чадахгүй малгай Монгол ус энд байгаа юмнууд дандаа шанартай байна. Ер нь бол хятадаас хог түүжээсээс үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж бас нэг ч гэсэн хүн юм хийж байгаа юм чинь юмаа худалдаалж бас нэг урам зориг авч тийм ээ. Тэгээ нэг нэгэндээ орлого өгж орлуулж ингэж яхах зүв байх. Би бол энэ жил дандаа тийм Монголын үндэсний үйлдвэрийн юм л дэмжиж дандаа тиймэрхүү юм авч байна. Ер нь Монгол хүн Монголоор дэмжсэн нь одоо ер нь зөв шүү дээ тийм ээ. Тэгээ ер нь үндэсний бүтээгдэхүүн гэдэг маань сайхан чанартай хэрэгэлсэн ч гэсэн сэтгэлд нэг уйг. Тэгээ өөрийнхөө амийг ч гэсэн хүүхдүүдэд сонгож өгөхөд сар шиндэж гисэн ээж аавдаас нэг үндэсний юм аваад өчтдөг юм уу гэл өсгөлтөө бодлогоор л явж байна. Манай монголчууд өөрсдөө хичээвэл их олон сайхан зүйлийг хийж чаддаг болсон гэдэг нь юунаас үзэсгэлэнгээс харагдаж байна л да. Мишель Экспо төв 2000 м2 талбайтай. Энд анхандаа 200 орчим үйлдвэрлэгчийг оролцуулах гэж байсан ч за энэ та 2 дахин нэмэгдсэн байна. Энэ нь үндэсний үйлдвэрлэл цэцгэлэн хөгжиж байгаагийн илрэл гэдгийг албаныхан хэлж байлаа. Түрээсийн төлбөрийн 50% төрөөс дааж байгаагийн дээр аж ахуй нэгжүүд бараагаа үйлдвэрийн үнээр буюу хамгийн хямдаар зарж боллоосон байна. Энэ жил үзэсгэлэн цөөхөн хоног зохион байгуулагдсан ч орлого сайн байгааг хэллээ. Сайн манай урьдчилсан байдлаар үнэлгээ хийлээ. За Мишель 9 хоногийн хугацаанд нийтдээ 80 гаруй мянган иргэн оролцсон байна үзэсгэлэн худалдаанд. За үүнд нийтдээ 9 хоногийн хугацаанд манай Мишель Экспо төв дээр 1 тэрбум 400 сая төгрөгийн борлуулалт хийсэн гэсэн урьдчилсан судалгаагаар бид гарсан байгаа. Өнгөрсөн онд хотын бүх дүүрэгт болсон цагаан сар үзэсгэлэнгийн орлого нийт 2.7 тэрбум төгрөгт хүрсэн бол за энэ жил зөвхөн Мишель Экспод 1.4 тэрбумыг олж байгаа нь худалдан авалт өсснийг харуулж байгааг онцолж байлаа. Энэ жил нийслэлээс гадна 21 аймагт цагаан сар үзэсгэлэн худалдаа болжээ. Цагаан сар 2015 гэсэн үзэсгэлэн бол амжилттай явдлаа. Энэ бол 27-нд эхэлсэн өнөөдөр хүртний 10 хоног бол амжилттай явдлаа л да. За энэ хугацаанд бол нийтэд 258 орчим нэр төрлийн нийт дөнгөөр бол 1300 гаруй бүтээгдэхүүн бол ингээд тавигдсан байна. 90 борлуулалт бол амжилттай хийгдсэн. Монгол Улсын ерхий сайдын ивэлдор 2 яам нийслэл болон үндэсний үйлдвэрлэгчид хамтран зохион байгуулдаг цагаан сар үзэсгэлэн худалдааны шилдэгүүдэд шагнал гардуулах ёслол энэ үеэр болсон юм а. Туулгалын эрг орчмыг камержуулж туулгал руу хогоо идэг аж ахуй нэгж иргэдийг алсаас хянаж арга хэмжээ авах оруулжээ. Энэ ажил эрг хавраас хэрэгжиж эхлэх юм байна. Ингэснээр гол ус эрг орчимд дур зоргоор хогоо идэг үйлдэл таслан зогсоогдно гэж байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамныхан үзэж байгаа юм а. Бид компьютерийн дэлгэцэн дээрээсээ харж замын хөдөлгөөнөө зохицуулдаг шиг туулголоо алсаас хянаж хамгаалдаг болно. Өнгөрсөн намар 4-р цахилгаан станцын урд талд туулан иргэд камер байрлуулснаар тэр орчимд иргэн аж ахуй нэгжүүд хог аяхаа болжээ. Ийм камер олон болчхол туулгол хогноос салах боломжтой гэж байгаль орчны мэрэгчлэнүүд үзэж байна. Туулгалын бохирдолтод олон улсын байгууллагаас ирж судалгаа хийгээд дэлхийн хамгийн их бохирдолтой 5 голын нэг гэж тодорхойлжээ. Өрөөндөө манай хяналтын байцаагч нар маань яг хараад сууж идэг компьютерийнхаа дэлгэцэн дээр хаана аль цэг дээр манайх ч одоо туулгуулынхаа эргийг бас ингээд тэмдэгт дугаартаа багантай болгоцсон хэддүгээр багны тэрийгээр ямар зөрчил илэрч гэнэ үү гэдгийг шууд ингэж нэг алсын зайнаас дэлгэцээр хянах тийм камерыг тавих ажлыг судалж эхлүүлж байна. Энэ бол бас мэдээж хэрэг хөрөнгө мөнгө нэлээд шаардсан юм ажиллаа. Камержуулах ажлыг салбарын яамнаас зохион байгуулсан туулгуулыг хамгаалах ажлын хэсгийн зохион байгуулах юм байна. Эхний удаад туулгол хамгийн их бохирддог хүмүүс олуулаа цугладаг 10 гаруй зэгт камерыг байрлуулах оруулжээ. Ингэснээр туулголын эрг орчмыг тодорхой хэмжээнд хяндаг болно гэж тэд үзэж байлаа. Манай улс саарл усны хэрэглээний тухай олон жил ярьж байгаа ч гарсан үр дүн байдаггүй. Тиймээс олон улсын чихийг дагаж татвараар энэ асуудлыг зохицуулахар болсон байна. Өөрөөр хэлбэл хэрэглээнийхээ усыг дахин ашиглахгүй байгаа үйлдвэр аж ахуй нэгжүүдээс өндөр татвар авч харин саарл усаа эргүүлэн ашиглаж байгаа аж ахуй нэгжүүд татварын хөнгөлтөнд хамрагддаг юм байна. Ус бохирдуулсан нөхөн төлбөрийг авах тухай хуулийн 2 жилийн өмнө батлагдсан.
Энэ хуулийн хүрээнд бүх иргэн аж ахуй нэгжээс ус бохирдуулсны төлбөрийг шууд тооцсон авдаг байх уу? Эсвэл хэрэгэлсэн усаа ашиглахгүй байгаа аж ахуй нэгжүүдээс авах уу гэдэг дээр судалгаа явуулж нэлээд хугацаа алдсан байна. Үүний эцэст эхний удаад хэрэгэлсэн усаа эргүүлэн ашиглахгүй байгаа аж ахуй нэгжүүдээс албан татвар авахар болжээ. Энэ нь саарал усны хэрэглээг нэвтрүүлэхэд гол түлхэц болно гэж хууль санаачлагчид үзэж байлаа. Засгийн газар төлбөрийн хувь хэмжээг тогтоогоод үйлдвэрлэл үйлчлэгийн саржаа хаягдл усанд нь яаж төлбөр ногдуулах вэ гэдэг журмуудыг гаргачих юм бол аж ахуй нэгж оглоод төлбөрөө төлөөд эхэлнэ. Тэгэхээр байнга ийм төлбөр төлж явах уу эсвэл нэг том шинжилэл хийгээд цэвэрлэгтэй болоод усаа эргүүлж ашигладаг технологиг оруулж ирэх юм бол энэ төлбөрөөс хөнгөлөгдөх юм байна гэдгийг харах хэрэгтэй. Бид усаа ямар аргаар эргүүлэн ашиглаж болох талаар Эрдэнэтэд олон талын судалгаа хийж, ийм зорилтоор ашиглах техник хэрэгслийг барилгын хөгжлийн төвд танилцуулж байжээ. Жишээ нь харагдаж байгаа суултурыг шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш нар санаачилсан суултур дээр гар угаалтур байрлана. Ингэснээр бид ядаж гар нүр угаасан усаа эргүүлэн ашиглах боломжтой болж байна. Ийм байдлаар усаа хаана эргүүлэн ашиглаж болох вэ гэдгийг шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш нар судалгаа хийсэн байна. Бидний одоо энэ боловсруулах явцад ер нь хамгийн их өргөн дэрлэгээр хэрэгжилж байгаа боломжтой газар бол энэ чочид буудлын бол ахуй хэрэглээний гарч байгаа ахуй хэрэглээний саарл усыг буцаагаад эргүүлээ бочгид нь ашиглах бүрэн боломжтой. Хэрвээ бид хэрэгэлсэн усаа эргүүлэн ашигладаг болчихвол цэвэр ус хэмнэгдэхээс гадна хотын цэвэрлэх байгууламжийн ачаалалч буурна. Өнөөдрийн байдлаар хотын цэвэрлэх байгууламжид хоногт 200 мянган метр куб бохир ус очдог. Гэтэл цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь 140-100 мянган метр куб усыг л цэвэршүүлэх хүчин чадалтай. Харин аж ахуй нэгжүүд саарл усаа эргүүлэн ашигладаг болчихвол энэ ачаалал 2 дахин буурах юм байна. Олон нийт оюу толгой болон том төслүүдэд цааш нь явуулах гэсэн сонголтыг хийжээ. 2015 оны хавдрын эсрэг үндэсний аянаар хавдар судлалын нарийн мэргэжлийн эмчнэр 12 аймагт очиж ажиллана. Дотоодын компаниудын үйлдвэрлэж байгаа принтерийн хор импортын бүтээгдэхүүнээс 2 дахин хямд үнээр гарч байна. Цагаан сар 2015 үзэсгэлэнгийн үеэр нийт 1.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийгджээ. Өнөө өглөө Тайваны Trans-Asia Airways агаарын тээврийн компани онгоц нийслэл Тайпей хотын голд унаж босолдлоо. Лалын ус бүлэглэлийн Йорданы нисгэгчийг хороосон бичлэгээ интернетээр цацаж, Йордан даяар эмгэнэн ашуудж байна. Улбар олон улсын анхаарлын төвд байгаа сүүлийн мэдээлэлээр үргэлжилж байна. Өнөө өглөө Тайваны Trans-Asia Airways агаарын тээврийн компани онгоц нийслэл Тайпей хотын голд унаж осолцсноос болж амнасаа алдсан хүний тоо 21 болж 13 хүн гэмтэж шархагдсан бол одоогоор 20 хүн Орос сургуу улсанд тооцогдож байна. Урьдчилсан байдлаар ослын шалтгааныг цаг агаарын тавгүй байдалтай холбоотой гэж таамаглаж байгаа юм а. За онгоц АТР 72 загварынх бөгөөд Тайпей Шонгшан нисэх онгоцны буудлаас хөрснийхаа дараа гинэт гүр дайрч улмаар Цэлүүн голд унсан юм байна. Тус онгоц Цинмэн өлтрөгийн арал руу ниссэн бөгөөд 53 зорчигч багийн 5 гишүүнтэй байжээ. Онгоц унсны дараа зарим зорчигчид ирэг дээр өөрсдөө гарч ирцгээсэн байна. За гэхдээ олон хүн голд унсан онгоцонд богдчиход байгаамаа. Аврах шуурхай багийнхан ослын газарт ажиллаж байна. За тус онгоцны техникийн үйлчлэгийг өнгөрсөн сарын 26-ны өдөр хийсэн гэж агаарын тээврийн компанийн мэдээлж байгаа юм. За мөн 2014 оны 4-р сард ашиглалтанд орсон жилч болоогүй шинэ онгоц байжээ. Лалын ус бүлэглэлийн барьцаалж аваад байсан Йорданы нисгэгчийг цаазлан ороосон бичлэгээ өчигдөр интернетээр татсан. Тиймээс өнөөдөр Йордан даяар эмгэнэн гашуудаж бас эсэргүүцлээ илэрхийлцгээж байна. Нэгдсэн үндэсний байгууллага болон олон улс орны төр засгийн тэргүүнээр лалын ус бүлэглэлийн үйлсийн аллагыг эрс зэмлэн буруушааж байгаагаа мэдэгдэж байгааг зэрэгцээ. Амиа алдсан нисгэгчийн ар гэрийнхэн болон Йорданчуудад эмгэнлээ илэрхийллээ. За Йорданы нийслэл Амман хотно олон нийт эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж байна. Зарим улс төрчид лалын ус бүлэглэлийнхэнтэй тэмцэж байгаа Америкийн нэгдсэн улсын тэргүүлж буй эвслээс Йордан улс гарах ёстой гэж шаардаж байна. Энэ хооронд Йорданд өнгөрсөн шөнө Аль-Каидын дайчин 2 этгээдийг цаазалснаа засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлж байна. За тэдний нэг нь 2005 онд Амманд 3 дэлбэрэлт үлдэж 60 гаруй хүний амьд хүрсэн Аль-Ришави байсан бол нөгөө нь 2008 онд Ирак дахь Йорданчуудын эсрэг террорист халдлага үйлдсэн хэрэгээр
хэллэгээр ялын дээд хэмжээ авсан Аль Карбоули байжээ. Йорданы эрх баригчид өнгөрсөн 7 хоногт Аль-Ришавыг нисэгч Касасбехаар солих санал тавьж исэн боловч барьцаалагчид түүнийг 9 мэнд байгааг баталж өгөхгүй байсан юм. За Йорданы телевиз харин нисэгчийг бүр өнгөрсөн 1-р сарын 3-нд лалын эд аврагчид хороочихсан байсан гэж мэдээлж байна. Канадын Оттава хотод лалын ус бүлэглэлийн террористуудад дэмжлэг үзүүлж байсан хэрэгээр Авсо Пиштарыг гихчийг баривчилсан байна. Түүнийг исламын шашинд орж Сирилүү дайтахаар явсан Канадын иргэн Джон Макгуайрт танил байсныг за мөн Сирд очиод ирснийг нь ч цагдаагийнхан баталсан байна. Макгуайр нь Канадад болон барууны бусад орнуудад террорист халдлага үйлдэхийг уриалсан бичлэгээ интернетэд байнга байршуулдаг байсан бөгөөд Сирд дайтаж яваад алагдсан юм байна. Өнөөдрийн болон терроризмтэй холбоотой сүүлийн хэдэн 7 хоногт болсон бусад баривчилгаа нь Канадад хэд даврагч хүчирхийлэлд уриалан дууддаг ийм хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа хүмүүс бий гэдгийг баталж байна. Өнгөрсөн 10 дугаар сард Сан-Жан-Сюр-Ришеле болон Оттава хотуудад гарсан террорист халдлагууд нь Канад улсад террорист халдлагын аюулаас бүрэн хамгаалагдаж чадаагүй жишээ болж байгаа юм. Өнөөдөр баривчлагдсан этгээдийн интернетэд оруулдаг байсан зураг, бичлэг төдийгүй олон нийтийн сүлжээнд бичсэн тайлбарууд нь лалын ус бүлэглэлийн эхнийг дэмждэг эсвэл бүр идэвхтэй гишүүн байсан гэдгийг нотлохоор байгаа юм. Францын Ницца хотод мөн лалын хэд үзэлтнүүдтэй холбоотой байж болох 2 хүнийг баривчилж саатуулаад байгаа юм байна. Тэднийг цэргийн албан хаагчид руу халдсан хэрэгээр сэжиглэн саатуулаад байгаа бөгөөд нэр усыг нь тодруулахаар ажиллаж байна. 2 дахь сэжигтнийг баривчлах үед биед нь Муса Кулибали гэсэн нэртэй бичиг баримтыг илрүүлсэн юм байна. За одоогоор Шарли Эбдо сэтгүүлийн редакц руу халдсан ах トゥ Куашитой холбоотой байсан еврейн дэлгүүрт хүн барьцаасан хэрэг үйлдсэн Ахмед Кулибалитай энэ сэжигтэн ямар холбоотойг тодруулахыг чармааж байгаа юм байна. Өнгөрсөн сард Парист гарсан халдлагаас хойш Францад үндэсний төвшний терроризмтай тэмцэх ажиллагааг зохион байгуулж аюулгүй байдлыг өндөржүүлээд байгаа юм. Куби удирдагч асан Фидель Кастрогийн зураг өнгөрсөн 8 дугаар сараас хойш анх удаага хэвлэлийн улснаа гарсан нь олонний анхаарлыг татаж байна. Италийн шинэхэн ерөнхийлөгч хямралыг даван туулахын тулд улс орноо нэгтгэж мафийнхантай хатуу тэмцээн амласан. Харин Мексикийн ерөнхийлөгч бизнесийн ашиг сонирхолгүйг батлахын тулд өөрийгөө мөрдөн шалгах үүргийг холбогдох яамныхаа сайдад өгсөн байна. Энэ тухайн мэдээллийг багцлаа өргөе. Куби удирдагч Фидель Кастро өнгөрсөн 8 сараас хойш олонний өмнө ил гараагүн дээр зураг, бичлэг нь хэвлэлээр цацагдаг байсан юм. За харин өчигдөр коммунист намын Гранма сонинд оюутны хөдөлгөөний тэргүүнтэй уулзаж байгааг нь харуулсан зургууд хэвлэгдэжээ. Гэхдээ энэ зургийг өнгөрсөн сард авсан болохыг тус сони редакцаас баталсан байна. За Кастротой уулзсан оюутны хөдөлгөөний удирдагч түүнийг баг зэрэг турсан ч би энэ эрүүл завхаан нь саруул байсныг ярьжээ. Фидель Кастро 2006 онд төр засгийн эрх мэдлээ дүү Раулда шилжүүлэн өгсөн. За түүнээс хойш олонний өмнө ил гарах нь багасч онцгой тохиолдлуудад л мэдэгдэл хийдэг байсан юм. За гэвч хамгийн сүүлд жилийн өмнө олон нийтэд хандаж үг хэлсэн мэлээ. Италийн ерөнхийлөгч Сержио Матарелла өчигдөр тангараа өргөж бүр ирэх 7 жилийн хугацаанд улс орон ард түмнийхээ төлөө үнэнчээр зүтгэхээ амлалаа. Нийгэмд хээл хахуул ихсэж байгаа нь нийт ард иргэдэд зориулагдах нөөцийг залгиж байна хэмээн тэрээр томьёолж, авилга хээл хахуулын эсрэг тэмцэх нь түүний энэ тэргүүний зорилт байх болно гэж мэдэгдсэн юм. За мөн зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг тэмцэхэд засгийн газартайгаа идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ. Өдгөө 73 настай Матарелла нь Италийн үндсэн хуулийн шүүгчээр ажиллаж байсан бөгөөд Италийн 12 дахь төрийн тэргүүн нь болж байгаамаа. Харин Мексикийн ерөнхийлөгч Энрике Пена Nieto төрийн захиргааны асуудал эрхэлсэн сайд Мартинест өөрийгөө мөрдөн шалга гэдэг үүрэг даалгаврыг өгсөн байна. За мөн сангийн сайд Видегариагийн өргөөг худалдаж худалдаа авах ажиллагаатай холбоотойгоор ихнэр Анжелика Ривераг сангийн сайтынхаа хамтаар мөрдөн шалгахыг даалгажээ. Мексикийн хэвлэл мэдээллийн эрхслүүдэд ерөнхийлөгчийн гэргийн компани яамтай ашигтай гэрээ хийснийхаа шанд тэдэнд үйл хөдлөх хөрөнгийг илүү үнэлэн худалдсан хэмээн шуугинд дэгдээд байгаа. За тиймээс ерөнхийлөгч нээлттэй байнга тайлхнадаг байна гэсэн амлалтаа биелүүлж өөрийгөө болоод их нэрийнхээ бизнесийн үйл хэргийг шалгуулах үүргийг өгсөн байна. Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн уналт стратегийн чухал түүхий эдийн экспортоос ихээхэн хараат байдаг Венесуэл улсын эдийн засагт томоохон цохилт болж байна. Тус улсад наазахын өргөн хэрэглээний барааны хомсдол үүсч багахан бараатай дэлгүүрийн гадаа уртаас урт дараалал үүсчээ. Эрх баригчид нефтийн үнийн уналт болон эдийн засгийн уналтын буруутан хайхыг чармааж байна.
Зочигдрал ихэд сүлжээ дэлгүүр эмийн сангуудын эрхлэгч удирдлагуудыг цэрэг цагдаагийнхан байнга байцаан шалгаж байгаа тухай мэдээлэл ирж байсан. За түүнчлэн ажилтнуудынхаа тоог цөөрүүлж албаар урт дараалал үүсгэн иргэдийг бухимдуулж яах хэмээн буруутган зарим дэлгүүрийн эзэдийг баривчилж торгосоор байна. Каракас хотын Диа компани сүлжээ дэлгүүрүүд агуулгуудыг энэ цагдаа зэргийнхэн бүслэн хамгаалтандаа авсан байна. За тус компани нийт 35 дэлгүүр агуулгад үзлэг шалгалтыг албаныхан хийсэн төдийгүй Ягуар дүүргэх агуулгад нь үндэсний ассамблеэр хэлэгч Диастод Капелло очиж хангалттай хэмжээний хүнс бараа байгааг нь тогтоосноо зарлжээ. Зовны зэрэгцээ нефт уул уурхай аж үйлдвэрийн яамны дотоод зах зээлийн ерөнхий захирал Парад Мендосыг авилгын хэрэгээр баривчилсан мэдээ байна. Түүнийг хөрш Коломбо руу нефт дамлан худалдаалдаг компанитай холбоотой хэмээн буруутгаж байгаа бөгөөд албан тушаалаа уруулан ашигласнаас нь болж нефтийн бүтээгдэхүүний хомсдол дотоодд нь нүрсэн гэж үзэж байгаа юм байна. Британий парламентд удаа хугацааны туршид хилцүүлэг өрнөсний эцэст 3 хүний ДНК-гийн дээж ашиглан хиймлэр үр сулахыг зөвшөөрсөн нэмэлт өөрчлөлтийг хуулинд оруулсан байна. Энэ хууль батлагдсанаар Их Британи тухайн практикийг нэвтрүүлж байгаа анхны улс болж байгаа юм. За хуулийн төслийг парламентын гишүүдийн 382-ын дэмжиж 128 нь эсэргүүцжээ. Энэ аргыг дэмжигчид хүүхдийн хүнд үхлийн аюултай өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай хэмээн баталж байгаа юм. За мөн 3 хүний ДНК-гийн дээжийн тусламжтайгаар үр сулах арга нь Британий олон мянган эмэгтэйчүүдэд эрүүл хүүхэд төрүүлэх боломжийг олгоно гэж эрдэмтэд төрийн бүс байгууллагын үзэж байгаа юм. Харин эсэргүүцэгчид тус технологиг буруу аргаар ашиглахад хүргэж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа юм байна. За Бруклиний хамгийн эртний театруудын нэг болох Кингсийг сэргээн засварлах ажил дуусч нээлттэй хийхэд бэлэн боллоо. 3200 хүний судалтай 1920 онд анх ашиглалтанд орж байсан энэ театрын нээлт Даяна Российн тоглолтоор эхэлж байна. За тус театрын сэргээн босголтын ажилд өнгөрсөн 4 жилийн хугацаанд 95 сая Америк долларыг зарцуулж гэрэл чимэглэлээс нь ахуулаад бүхий л зүйлийг нь шинжилэн сольжээ. Кингсийг сэргээн засварлах төслийг Техас төвтэй Хьюстны театрын групп Нью-Йоркийн цэцэг захиргаанынхантай хамтран гүйцэтгсэн юм. За Кингс нь анх 1929 оны 9-р сарын 27-нд ашиглалтанд орж байсан юм байна. Льюис Шүлжээ компани мэдээлсэн тус театр нь 1979 онд татварын өрөнд Нью-Йоркийн захиргаанд шилжжээ. Энэ театрыг 29 оны анхны төрхөөр нь сэргээн засварлаж орчин үеийн техник тоног хөрөмжүүдээр тоноглосон байна. За ингэснээр тус театр Нью-Йоркийн эхнээсээ 3 дахьад бичигдэх томоохон театрын нэг болоод байна. Америкийн зохиолч Харпер Ли алдарч Шочиг аль нэртэй номынхаа үргэлжлэлийг ирэх 7 дугаар сард хэвлүүлж гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Дэлхийд алдартай Ли зохиолчийн дараачийн номны нэр нь явж харуула тавь гэдэг нэртэйгээр гарах юм байна. Энэ үгсийг Зүнч Исаигийн хуучин гэрээ номноос иш татжээ. Түүний шинэ ном 304 хуудастай байх бөгөөд нийтдээ 2 сая хувь хэвлэхээр төлөвлөсөн байна. За Харпер Ли цорын ганц бүтээл нь болох Шочиг аль нэртэй зохиолоо бичгээсээ өмнө буюу 1950 онд сүүлийн энэ номоо бичиж дуусгаснаа ярьсан байна. За гэвч гар бичмэл нь алдагдсан учраас хэвлүүлж чадахгүй байсан бөгөөд өнгөрсөн онд тэдгээр нь олдсон юм байна. Харпер Ли өдгөө 88 настай бөгөөд Шочиг аль зохиол нь 1960 онд анх хэвлэгдсэн даруйда бестселлер болж исэн төдийгүй 61 онд тэрээр Пулитцеровскийн шагналыг хүртэж байсан юм. За мөн 99 онд энэхүү зохиол нь 100-ны шилдэг романаар шалгарч байжээ. Харпер Лигийн 2 дахь ном хэвлэгдэх гэж байгаач тэрээр өмнөх ганц романаараа энэхүү дэлхийд алдарсан зохиолч юм а. Одоо ус зөвгөрөгчний хүрээлэнгээс ирүүлсэн орой өдрүүдийн цаг агарын урьдчилсан мэдээг хүлээн авна уу. Цагуурд мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаарыг нэвтрүүлэгч Од Заяа хөтлөн хүргэлээ. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Та бүхний маргааш ажилд амжилт хүсье. Баяр та үзэгчдээ.